Монголын төр Монгол улсын ардын жүжигчин хэмээх энэ цолыг үнэхээр хүртээж байгаа чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ хэтгэл хүндэтгэлийн өмнө гүнээ михи ослоо. 40 жил энэ уран бүтээлийг би уран бүтээлч байх энэ хандлагыг хүсэл зорилго, эрмэлзэл асын хараага үнэхээр урвалгүйгээр, шарвалгүйгээр, хоёрдмос хамаагүйгээр үнэнчээр тууштайгаар урлагийнхаа манаанд зогссоо. Тэгээ үнэхээр миний урлагийн энэ гарааг эхлүүлэхэд миний төрүүлж өсгсөн аав ээж маань, урлагийн хамгийн аа буюу анхны үсгийг ээж маань цэцэрлэгийн багш байхад надад урлагийн соёлыг зааж төлөвшүүлсэн, намайг дууж бүжигч сурсан, ижидэн үнэхээр Тэнгэрийн орноос ээж минь харж байгаа. Аа маань намайг урлагийн талбарт мэргэжлийн урлагийн байгууллагт хөтлөн дагуулж орж хүүхэд байхаас минь намайг үнэхээр дайчин, зоригтой, өөртөө итгэлтэй байх, бадрангуй ах, тэр итгэл төлөвшлийг өгсөн хүн бол миний аав юм. Тэгээ намайг мэргэжлийн урлагийн байгууллагаас соёл эрдэнэ хамтлагт хөтлөж дагуулж орсон бол яхаа аргагүй миний аав, би аавдаа ижидэн үнэхээр талархаж байна. Хэдийгээр ээж аав маань Бурхны оронд байгаа ч гэсэн аав ээжтэй би заавал талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна. 52 дугаар сургуульд би ороход намайг үнэхээр нарны дуул хамтлаг буюу улс төрийн хамтлагт ороход урлагийн талбарт яаж хөдөлмөрлөж ажиллахыг урлаг өөрөө ямар ч хоёр нүргүүгээр бусдад үйлчлэх ёстой гэдэг тэр төлөвшлийг өгсөн хүн бол миний соёлын хавь сэтгэлтэн гал мандах багш 52 дугаар сургуулийн багш маань юм. Тэгээ багш маань надад 15 таа байхаас өмнө эхлээд өөрийнхөө дуунуудыг надад өвчөөсөн. Тэгээ багшийнхаа дуулсан олон дуунуудыг би радиогийн алтан фондод бичиж үлдээсэн байдгийм аа. Тэгээ түүний дараа соёл эрдэнэ хамтлагт би орж мэргэжлийн урлагийн байгууллагт орж дагсан дуучнаар 1986 онд орж ирсэн. Тэгэхэд хүлээж авсан хүн бол миний хөдөлмөрийн баатар, миний хүндэлж явдаг агсан ухнаа дарга маань байсан. Ухнаа дарга маань соёл эрдэнэ хамтлагт намайг дагсан дуучнаар оруулсан. Соёл эрдэнэ хамтлагт намайг тосож авсан. Манай соёлын гавьяа цэцгэлтэн Жаргал сайхаах, Чингис хааны маань ардын жүжигчин Жагаах, Баяраа ах, Нандаа ихч гээд бүх миний бас аав усгийг заасан, мэргэжлийн урлагт аав усгийг заасан миний багш гавьяа жүжигчин Насан тогтох багш гээд энэ соёл эрдэнэ хамтлагийн бүх хүмүүсүүдтэй би бас чин сэтгэлээсээ талархав. Тэгээ урлагийн талбарт өнөөдөр бас яг ерөнхийлөгчийн зарилт бас хэлж байна. Урлагийн алтан хөмрөг нандин тийм дууны өв соёлыг үлдээсэн гэж хэлж байна. Тэгэхээр нийтдээ 250 гаруй дууны уран бүтээлийг туйрвсан. Тэгээ энэ уран бүтээлийн туйрах үйл явцад үнэхээр энэ он жилүүдийн туршид надтай хамт үнчээр ажилласан продюсеруудтай, хөгжмийн зохиогчдоо, ая зохиогч, үг зохиогчд, хөгжмийн найруулагчид мөн клипийн маань хийжсэн клип мейкерүүд болох продакшнуудтай онцгойлон талархаж байна. Тэр дундаа онцгой талархлыг би манай Монгол улсын төрийн сойрхол Басгчав би 85 гаруй дуу дуулсан байдаг. Энэ сан хөмрөгт бас оруулсан. Нийтдээ 250 гаруй дууны маань бараг 60 дуун бас ингээд байнгын дуулагдж байдаг юм байлээ. 60 гаруй дуун. Ингээд бас манай соёлын гавьяа цэцгэлтэн Гончгийн Жаргал сайхны дуунууд асан төрийн сойрхол Инх Мандаа ахын дуу, мөн төрийн сойрхол Тарны Чука ахын дуунууд тэгээд энэ яруу найрагчид болон ардын уран зохиолч Үржингийн Хүрлбаатарын яруу найраг, дууны яруу найргууд, асан төрийн сойрхол Гүр Базар ахын маань дуунууд бас мөн цоотлын хулангийн маань яруу найраг болсон үгнүүдтэй ингээд бүх яруу найрагчдаа би чин сэтгэлээсээ талархж байгааг хэлье. Амин. За баярлалаа.